Одоо бид нар ер нь дотоож гэлтгүү, контрч гэлтгүү ер нь e-sport сонирхдаг хүмүүс Монгол гэдэг одоо бүгд мэддэг болчиход байгаа байхгүй. Тэнгүүт яг Монгол анх ямар хүмүүстэй байсан, ямар тоглоомоор үүссэн, ер нь яаж тэр лого гарч ирсэн юм уу те. Тиймэрхүү юмнуудыг нэг сайн мэдэхгүй байгаа гэдэг. Манайхыг нэг ивент итгэя нэг уулзъя гэдэг нэг хүн ингээд дуудаж ирсэн. Төвшөө гэдэг спонсор гэх юм уу? Тэрхүү анх уулзаа ингээд Dota 2-ийн мэдээ гарлаа. $100 шагналын тэмцээн. Нөө TI болт юм байна. Дэмжээ. Яг тухайн үед яг нэрээ сонгоогүй байсан. Тэгээ явж байгаа түнээ бүрэлдэхүүнээр болоо. Арука Мокоит 2 3 угаасаа тэр үед хамт тоглолдог гэсэн. Тэгээд Санкэг явж ирсэн. Нэг нь Ханц. Ханц орч. Тэгээ бид анх тэгээ Монгол згээд нэр. Тэгээ манай нөгөө спонсор нэг ийм нэр байл яаж нэхэр. Тэгээ анх өсчихсэн. Тухайн үед логогоо нэлээд байж гаргасан санагдаж байна. Тийм логоны тэмцээн зохиож. Дизайнерын дунд гэх юм аа. Тийш нөгөө нээлттэй хүн болгонд нээлттэй ингээд лого хийгээд өгөө чадлууд нь ингээд тэр үедээ бас нэг 500,000 төгрөг байсан. Тэр үеийн 500,000 ч амар мөнгө байсан ш тий. Монгол гэдэг ингээд баг анх үүслээ. Тэгээ та таваас гадна хойно нэг л хүн байсан юм байна тий. Умба гэдэг нэг хүн байсан манай. Тэр хүн гэхдээ тоглолтын дээр сууж тоглохгүй. Бус юм дээр нь туслаа авчдаг.